За сайн байцгаана уу. Та бүхэнд өнөөдрийн мэнд хүргье. За өнөөдрийн хичээл ургамал судлал гэдэг хичээл байна. За энэхүү хичээлээр бид нэр ургамлын тухай судлах бөгөөд энэ хичээл маань бол 2 кредиттэй хичээл байх нэ. За энэ хичээлээр ашиглах ном. За ургамал магсаар санги доржи ургамал судлал гэсэн ном байна. 2000 онд болсон. За Тэмүүлэнгийн биолог. За Цэндэх хүү сүх толгорын их мөнхийн ургамлын физиологи. За Үлзий утгийн Монгол орны ургамлын аймгийн тайван. За Балдан дарж дайрыма ариун сүрэн нарын ургамал судлалын сурах гэсэн ном байна. За Цээж амсран эс санчаар Үлзий утгийн ургамал таних бичиг гэсэн ийм номнуудыг бол хичээлдээ ашиглан явж байгаа. За тэгээд ерөнхийдөө бол багшийнх нь гол барьж байгаа ном бол энэ улаанаар тодруулсан буюу ургамал магсаар санги доржи ургамал судлал. За Балдан дарж дайрыма ариун сүрэн саруул нарын ургамал судлалын сурах гэсэн энэ номнуудыг ашиглаж байгаа. За та бүхэн маань одоо энэ номыг харж байгаа байх гэж бодож байна. За ургамал судлалын сурах буюу дайрыма багшийн ном байна. За тэгэхээр энэ номоор бол бид нар хичээлийнхаа бие даалт болон семинарыг одоо хийх боломжтой. За тэгэхээр өөртөө бол энэ ном талдад авчвал одоо хэрэгтэй мó гэж бодож байна. За дараа эхний хичээл ургамал судлалын судлах зүйл судалгааны арга гэсэн сэдвээр явж байна. За ургамал судлал гэж юу вэ? Ургамал гэж юу вэ? Тэ? Ургамлын шалгуур шинжүүд нь юу вэ? За Монгол улсын ургамлын үүсэл шинж гэж юу вэ? За Монгол улсын ургамлын хэв шинжүүд нь ямар байдгийг? За байгаль дээр ургамлын гүйцэтгэх үүрэг ач холбогдол нь юу вэ? За өнөөдрийн хичээлийн маань зорилго бол ургамал судлалын судлах зүйл, шалгуур шинж, за Монгол улсын ургамал судлалын үүссэн түүх, за ургамал байгаль дээр ямар үүрэг ач холбогдолтой байдаг вэ талаар мэдлэгийг ойлголтыг эзэр. За эхний асуулт бол ургамал гэж юу вэ? За энэ дээр та хэд маань тодорхой дүгнэлт хийх бах. Ер нь ургамал гэж юу хэлээд байгаа юм болоо. Тэгэхээр энд бол Монгол улсын маань газар нутаг дээр байгаа. За ерөнхийдөө бол үндсэн хуулийн дээр тэгдэг шүү. Монгол улсын нутаг дэвсгэрт байгаа. Мод бутсөг нэг нас болон олон наст өвслөг ургамал тайрж буй ургамал тайрж буй өсгөн үржүүлж бүх ургамлыг одоо ургамал гинэ. Монгол улсын ургамал гэж нэрлэнэ гэсэн байдаг. Тэгэхээр ургамал гэдэг маань бол юу ах нь мод бутсөг нэг ба олон наст өвслөг ургамлууд одоо тэгээд түүнд хөл газрын ургамал гэж яриад байгаа. За мөн тухайн орчинд байгаа бүх төрлийн ургамлыг бол бид нар хэлдэг байх нэ. За тэгвэл ургамал судлал хизээ яаж үүссэн юм бэ? Тэгэхээр энэ бол Монгол улсын хизээ яаж үүссэн, дэлхийн одоо яаж хизээ судалж ирсэн бэ гэдэг талаар ярих гэж байна. За Монгол улсад хизээ судлаж эхэлсэн бэ гэдгээс төрүүлээд дэлхийд хэрхэн судалж ирсэн бэ гэдгийг хэлээрэй. За ургамал судлалын шинжилгээ ухаан бол биологийн шинжилгээ ухаанаас үүсэлтэй салбар шинжилгээ ухаан гэж үздэг. За ботаникийн шинжилгээ ухаан ургамлын гадаад дотоод бүтэц, амьдралын үйл ажиллагаа, тархалт, түүхэн хувьсал, удамшил хөгжил, харилцан үйлчлэл, ач холбогдлыг судалдаг юм аа. Тэгэхээр ботаникийн шинжилгээ ухаан гэдэг нь өөрөө юу хэлээд байгаа вэ? Ургамал судлалаа хэлээд байгаа. Ургамал судлалын шинжилгээ ухаан бол ургамлын гадаад дотоод бүтэцийг, за ургамлын амьдралын үйл ажиллагаа, тархалт, за тэгээд түүхэн хувьсал,
хэрхэн өөрчлөгдөж ирсэн тийм ээ. Хэрхэн удамшиж өнөөдрийг хүртэл хөгжиж ирсэн. За тэгээд энэ хүн урамлал нь бол хэрхэн харилцан үйлчлэл явагдаж байдгийг за тэдгээрийн талаар судалдаг байх нэ. За эрт дээр үеэс ургамлын нэр томьёог бичиж тэмдэглэж ирсэн байна. За жишээлбэл Грекийн эмч анх удаа 200 гаруй төрлийн ургамлыг бичиж тэмдэглэж байжээ. За манай эртний өмнөх 286 онд амьдарч байсан Аристотель 600 орчим ургамлыг тоочж бичиж байсан байна. Крем Санан гэдэг хүн ургамлын мод сувг бут гэх мэт ургамлыг бол үндсэнд нь 3 ангилж байсан байна. Гэх мэтчлэнгээр ургамал судлалын анхны үндэслэгч нь бол Аристотель, Крем Санан гэх хүмүүс ордог байх нэ. За мөн 16 дугаар зууны үед ургамлыг нээж эхэлсэн байна. Үүнээс хойш газар нутгийг нээж, аялжуулж, лөвжиж, ургамал амьтныг судлах худалдаа наймаа хөгжсөнтэй холбогдуулах ургамлын шинжилгээ ухаанд асар их түлхэц бий болж эхэлсэн. За энэ үеэс эхлээд бол ерөнхийдөө ургамлын ангилал зүйн зурвас бүдүүрчүүд гарч ирсэн байдаг байх нэ. За ургамал судлалын салбарт томоохон хувь нэмэр оруулсан хүн бол Карл Линнэ гэж үздэг. Энэхүү хүн маань бол ангилал зүйн нэгжийг тодорхойлсон бөгөөд зүйл гэдэг нэр томьёог анх гаргаж ирсэн. За тэгээ ургамлын хос нэршлиг бий болгосон байдаг байх нэ. За дараа нь бол Роберт Гук гэдэг хүн бол эст бүтцийг ургамлын эд завсраас гаргаж ирсэн байдаг. За мөн 19-р зуунд бол Францын эрдэмтэн Гүйсенгов, Тимирязов нар бол фотосинтезийн процессыг нээж байжээ. За мөн бидний мэддэг биологч, алдарт биологч Чарльз Дарвин маань бол хөгжлийн тухай, эволюцийн тухай сургаалаа боловсруулж явах хэвээр зүйлийн үүсэл номондоо бол дээрх онолуудыг бут зохиж тийм ээ дэлхий дээр амьдрал байнга өөрчлөгдөж байдаг баримтуудыг гаргаж ирсэн бөгөөд нэг амьд бие одоо хувьсан өөрчлөгдөж өөр амьд биесүүдийг бий болгож байдаг байнгын дэвшилт төрдөг гэдэг санааг бол гаргаж ирсэн. Орчин үед бол ботаникийн шинжилгээ ухааны орчны нөлөө амьдрах байдлыг судалсан байдлаар гаргаж. За ийхүү бол дэлхийн хэмжээнд бол ургамал судлалыг судалж ирсэн байна гэж үзэж байгаа. За ургамлын зүйлийг дараах шалгуур шинжээр шинжиж болно. За ямар шалгуур шинж байх вэ? Ургамлыг ер нь одоо судлахын тулд ямар шалгуур шинжээр судлах болох вэ? Та нарын бодлоор юу гэж бодож байна? Зөв. Ерөнхийдөө бол гадаа дотоод бүтцийг судалж байдаг тийм ээ. Тэгээ ихэвчлэн бид нар бол яг гадаад бүтцийг гаднаас нь хараад судалж шинжилж байдаг. За тэгэхээр энэ ургамлын олон янз үед бол гадаад бүтц дүр судлалыг судалдаг шинжилгээ ухааныг морфолог гэдэг. Тэгэхээр ургамлыг бол морфолог талаас нь судалдаг байх нэ. За мөн дараа нь ургамлын бичил бүтц буюу дотоод бүтц талаас нь эс зэд гарал үүсэл хөгжил хувирлыг судалдаг шинжилгээ ухааныг бол антом гэдэг. За мөн адил бидний шинжилгээ ухаан ургамлыг судлахдаа бол энэ антом талаас нь бас судлах нэ. Дотоод бүтц талаас нь судлах. За дараагийнх нь бол физиолог талаас нь судлах. Ер нь ургамлын зүйлийг судлахад бол 10 шалгуур шинжээр судалдаг гэж байгаа. За тэгээд 3 дахь шалгуур шинж бол физиолог юм байна. Ургамлын үйл ажиллагааг судлах одоо түүнд үйл ажиллагаанд дотор явагдаж байгаа энерги бодис солилцоог судлах хэрхэн хувиран өөрчлөгдөж буй үзэгдлийг судалдаг шинжилгээ ухааныг бол физиолог гинэ. За ийхүү ургамлыг бас физиологоос нь судалдаг байх нь. За амбирлог бэлгийн ба бэлгийн бус үржлээр үржих үр тогтлын процесс хөврөл үрийн хөгжлийг судалдаг шинжилгээ ухаан байна. Тэгэхээр ургамлын судалж шинжилж амьдрал ахуйдаа хэрэглэхийн тулд энэ үрийн үр тогтолт
үр хөврөл, үрийн хөгжлийг бол заашгүй судлах шаардлагатай. Энэний үр дүнд бол шинэ сорт, шинэ омогийг ерөөхдөө үүсгэж гаргаж авдаг. Ийм учраас бол эмбриологийн талаас нь тий үр хөврөлийн судалгааныхын талаас нэлээд судалж идэг байх нэ. За дараагийнх нь бол экологи. Ургамлын гадаад орчиндөө хэрхэн дасан зохицож буй талаас нь судалж байгаа. Тухайн орчин нь ямар онцлог нөхцөлтэй байгаа талаас нь судалж байгаа шинжилгээ ухааныг бол экологийн шинжилгээ ухаан гэж үзэх нь. Ургамлын экологи гэж үздэг. За геоботаник гэдэг. Ургамлын үүсэх ба өөрчлөх зүй тогтолцоог судалдаг шинжилгээ ухааныг бол геоботаник гэж хэлэх нь. Тэгэхээр ботаник гэдэг бол ерөнхийдөө ургамал судлал гэсэн үг тийм. Тэгээ гео гэхээр одоо газар зүйн тархалт гэсэн. Тэгэхээр газар зүйн тархалтанд хэрхэн өөрчлөгдөж, хэрхэн дасан зохицож байгаа судалж байгаа нь бол геоботаник байдаг байна. За географ. Ургамал хэрхэн тархсан байдал, түүний зүй тогтол, за нутагшуулах зүй тогтолыг судалдаг нь бол географ гэж нэрлэдэг нь. За палеоботаник. Мөхсөн сүнсэн ургамлыг олж илрүүлэх. Тэ? Эрт дээр үед ямар байсан? Хэдэн зуун сая жилийн тэртээ ямар байж байгаад өнөөдөр ямар төвшөнд хүрсэн гэдгийг судалдаг. За уул мөрөөр нь ургамлын мөхсөн сүнсэн тэр ургамлын үлдэж залдвараар нь судалдаг шинжилгээ ухааныг бол палеоботаник гэж нэрлэж байгаа. За үүгээр нь судлаад өнөөдрийн төвшөнд хэрхэн өөрчлөгдсөн судалдаг шинжилгээ ухааныг бол палеоботаник гэдэг байна. За систематик. Тэгэхээр ургамлын түүхэн хөгжлийг үндэслэн за тухайн ургамлын аймгийг системчлэх, тухайн ургамлын гарал үүслийг тодорхойлох, төсөөтэй шинж тэмдгүүд, ялгаатай шинж тэмдгүүдийг бий болгох, ангилалзын хэсэг бүлгүүдийг хуваадаг байна. Ангилалзын шинжилгээ ухаан нь ургамлын хөгжлийн замыг тодорхойлдог байна. Тэгэхээр ерөнхийдөө бол ургамал судлалыг ийм 10 зүйлээр бол тодорхойлж судалдаг. Ийм 10 зүйлийн шалгуур шинжийг харгалзан үзэж судалдаг байх нэ. Тэгэхээр ургамал судлалыг бид нар одоо судлахдаа юугаар судлах нь? Ургамал судлалыг судлахдаа бол бид нар ихэвчлэн одоо энэ саяны дээр дурдсан морфологи, анатоми, экологи, за тэгээ геоботаник, за энэ систематик чиглэлээр нь бол энэ ургамал судлалын шинжилгээ ухааныг судлах нэ. За дараагийн шинжилгээ ухаан маань бол шинжилгээ ухааны маань хөгжлийн үүссэн байдал бол Монгол улсад энэхүү шинжилгээ ухаан хизээ яаж үүсч өртсөн бэ гэдэг үзье. За тэгэхээр Монгол улсын ургамал судлалын шинжилгээ ухааныг үүсгэсэн үе бол одоо 1920 оноос өмнөх үе, 1920-оос 55 оны үе, 55 оноос хойшх үе гэж 3 үндсэн хэсэгт бол авч үздэг байна. Тэгэхээр нөгөө манай эртний өмнөх 286 оноос эхлээд Аристотель ургамал судлалыг судалж байсан бол Монгол улсад бол тэр үеэс эхлэн ерөнхийдөө бол ургамалтай харьцаж судалж уламжлалт анагаах ухааны байдлаар судалж ирсэн байдаг. Тэгэхээр тэрийгэ болохоор бид одоо яадаг гэхээр амьдрал ахуйдаа хэрэглэх байдлаар судалж ирсэн боловч яг шинжилгээ ухааны үндэслэл болгож ер нь бол төдийлөө судалж байгаагүй. За ийм учраас одоо 1920 оноос өмнөх үе гэж ерөнхийдөө ангилсан байх нэ. Шинжилгээ ухааны тодорхой чиглэлгүйгээр цуглуулаагүй сонирхогчийн журмаар бол ургамлыг цуглуулж байсан байна. За Оренский Батаны Герцовнор бол Монгол улсын ургамалжилтыг гаргаж байсан хүмүүс юм байна. За тэгээд Оренский Батаны Герцов гэдэг энэ хүмүүс бол одоо Монгол улсад аялаж жуулчилж явахдаа 1920 оноос өмнө 1800 оны сүүлээр одоо Монгол улсад амьдарч байхдаа энэ Монгол улсын ургамлыг төвж цуглуулж ажиглал тэмдэглэл хийж туршиж үзэж явсан ийм
судалгаа хийжсэн хүмүүс байна. За дараагийнх нь бол 20 оноос 55 оны үе. За манайд бол байгалийн нөөц ашигт малтмалыг өргөн үрээтэй судалж эхэлсэн үе гэж ерөнхийдөө үздэг. За жишээ нь бол Кадлов гэдэг Оросын эрдэмтэн судлаач 1920 онд экспертизийн удирдлагаар 29 онд судалгааны ургамлын аймгийг бий болгосон байдаг байна. За 1940 онд бол Монгол хүмүүстэй хамтарсан хадлан бэлчээрийн экспертизийг явуулж баг болгон ажиллаж ирсэн байна. За энэ үед бол одоо Юнато, Цацилкин нар бол говьд байгаа ургамлыг бол судалж байсан байх юм аа. Их хэмжээний материал цуглуулж байсан бөгөөд Монгол орны ургамлыг бол үндсэн шинжээр нь анх удаа нэгтгэн дүгнэж ургамлжилтын бүс бүслүүр 3 бүслүүр болгон хувааж үзчихсэн юм байдаг байна. За энэ үед бол ерөнхийдөө Оросын эрдэмтдтэй Монголын эрдэмтэд хамтран судалгаа хийж Монгол орны ургамлжилтыг тодорхойлж байсан үе гэж үздэг. За 1955 оноос хойш үе манай орны өөрийн гэсэн судалгаа шинжилгээ хийх болсон он жилүүд гэж үздэг. Ялангуяа одоо 90 оноос хойш бол манай Монгол улс бол гагнан одоо энэ Монгол орныхоо ургамлын талаар нэлээд дэлгэрэнгүй судалгаа хийсэн байдаг. За сүүлийн үед бол энэ ургамал маань бол ургамлын хийм, ашигт ургамал, хог хөл газрын ургамлын судалгаа зэрэг тийм ээ. За дээрэс нь одоо бүс нутгуудаар нь судалгааг хийдэг болсон байна. За тэгээ энэхүү судалгааны гол төлөөлөгчд нь бол одоо бидний яриад байгаа, бидний уншиж хэрэглээд байгаа ном сонин сэтгүүлийн дээр байгаа судлаач нар, зохиосон судлаач нар байдаг. За жишээлбэл энэ үлзий утаг, за Агамбол, энэ даваа, Жамц, Шатар, Дайрема, Балдан дорж гэдэг энэ мундаг эрдэмтэд маань бол ургамал судлалыг судалж байна. За ургамалд за тэгэхээр эдгээр хүмүүс маань бол ургамлын ач холбогдол, ургамлын тархац, ургамлын физиологи, биохимийн талаас судалж байсан бол одоо ер нь ургамал ямар ач холбогдолтой юм бэ гэж. Байгаль дээр байгаа ургамлууд одоо ямар үүрэг гүйцэтгэж байдаг юм бэ гэдэг талаар үзье. Тэгэхээр ер нь ургамал ямар үүрэг гүйцэтгэдэг бол та юу гэж бодож байна? Ургамал ер нь ямар ач холбогдолтой юм болоо? За нэрлээд аваарай. За дэлхийн бөмбөрцгийн гадаргуу дээр хаа сайгүй ургамлын аймгийн төлөөлөгчдөд тааралддаг. Бид нар гэрээсээ гараад л одоо яг байрнаасаа гараад л газар хөрсөн дээр гიშгэж эхэлдэг. За ингээд л хөлний чинь хажууд нэг жижиг ургамал байж идэг тийм ээ. Тэгэхээр энэ бол ерөөсөө бидний эргэн тойронд байгаа хаа сайгүй тархаж байгаа ургамал юм байна. За тэгвэл хуурай газрын ихэнх хэсгийг шигүү ургамалжилт эзэлж байдаг. За түүний 6 орчим хувийг ой эзэлдэг. За усанд 11 км хүртэлх гүнд ургамлын төлөөлөгч бас байдаг. Тэгэхээр ургамал хаагур байж болох вэ гэж. Дэлхийн бөмбөрцгийн гадаргуу дээр хаанч байж болох. Усанд орж гисэн нөгөө хуурай бишээ юу газрын гадаргуу байждаг шүү дээ. Тэр гадаргуу дээр хүртэл юу байдаг байх нь? Ургамал байдаг байх нэ. Тэгэхээр ургамал байгаль тодорхой үүргүүдийг гүйцэтгэдэг. За ургамлыг дотор нь хоёр ангилдаг. Ногоон ба ногоон биш гэж хоёр ангилдаг. За ихэвчлэн фотосинтез явуулдаг ургамлууд бол ногоон өнгөтэй байдаг. За фотосинтез явуулдаггүй харанхуй тийм сэрүүн хүүтэн бүсэд оршиж байгаа ургамлууд бол ногоон биш байдаг байх нэ. Ямар ач холбогдолтой болоо манайхаа? Юу гэж бодож байна?
Ургамал ер нь ямар ач холбогдолтой байдаг юм болоо. За нэгдүгээрт нь фотосинтез явуулдаг гэж. Сая би ургамлуудыг ярьсан тийм ээ. Ногоон ургамал бол фотосинтез явуулна. Фотосинтез гэдэг нь гэрлийн нийлэгжлийн үр дүнд одоо ургамал нүүрс хүчлийн хийг авч хүчил төрөгчийг ялгаруулж за газрын хөрснөөс усыг авдаг тийм ээ. За тэгээ нүүрс хүчлийн хий ус хоёрыг нэгтгэсний үр дүнд одоо глюкоз буюу бидний мэддэг нүүрс усыг бий болгочдөг. За энэ нүүрс усыг бий болгохын тулд фотосинтез явуулдаг. Тэгэхээр фотосинтез явуулсны үр дүнд агаарыг хүчил төрөгчөөр баяжуулж организмын хоол хүнсийг бий болгож тэтгэж байдаг ач холбогдолтой байх нэ. За органик бодисоо нарны энерги шингээдэг бодистой нарны энерги шингээдэг бөгөөд бусад организмд шаардлагатай энерги их үсрийг бий болгоно. За өчтөр бид нар ярьжсэн нөгөө биологийн шинжилгээ ухаан дээр бодис солилцоо явуулахгүй болвол альва амьд бий бодис солилцоо явуулахгүй бол уураг задарч байдгаа гэдэг тийм. Тэгэхээр энэ уургийг бий болгодог чухал элемент тэр бодис солилцоог бий болгодог чухал юм маань бол юу байх вэ? Ургамал байдаг байх нэ гэж. Тэгэхээр организмд шаардлагатай энерги их үсэр бүхий нүүрс ус тийм хоол тэжээлийг бий болгож байдаг. Учираас одоо яах нь маш чухал юм байна. За тэгээд энэ чухал элементээ бий болгохын тулд нарны энергийг өөртөө шингээж байдаг байна. За ургамал нь маш олон тооны бүтээгдэхүүн бий болгож ирдэг. Хүнс, аж үйлдвэрийн түүхий эдийг бий болгож байдаг. За бид нар мэдэндээ ургамал бол одоо альва амьтны оршин тогтнох орон байранд болж байдаг. За энэний хамгийн нэг жишээ бол хамгийн энгийн жишээ бол хүмүүс бид нар чинь амьдрахын тулд мод ботыг тастан аваад урт хийж байна, байр байшин сав хийж байна. За орд дээр тавилга хийж байна. Энэ бол амьдралынхаа бүхий л хэрэгслийг одоо модоор хийж бид нар хангаж байна тийм ээ. За мөн адил хоол хүнсэндээ асар ихээр хэрэгжилж байна. Жимсгнийг хэрэгжилж байна бид нар. Бидний хамгийн сайн мэддэг бол одоо сүүлийн жилүүд их хүмүүс ярьдаг болсон. Чацаргана гэдэг тийм ээ. Бүхрийнүүд чацаргана, нэрс гэх мэт жимсийг бол асар ихээр хэрэгжилж байна. За нохоо шүү. Одоо нөгөө дэгд. За мөн гих мэтчлэн одоо ургамлуудаар бид нар цай чан жууж байна. Цайны шар үүсгэл бас ярьдаг шүү дээ. За боролцгоно. За боролцгоно гэх мэт ургамлуудаар бид нар цай гих мэтчлэн хүнсэндээ бид ургамлаар хүнсээ бас хангаж байна. За одоо мэд энгийн жишээнүүдийг л яриад байгаа шүү дээ тийм ээ. Төмөслөө гих мэтчлэн хүнсний ногоонуудыг бид нар бас гаргаж байна. Олон тооны бүтээгдэхүүнийг бий болгож хоол хүнсэндээ зарцуулж байна. За мөн амьдрал ахуйдаа түүхийд болгон ашиглаж байдаг байна. За дараагийнх нь ач холбогдвол хуурай газар ба усны ногоон ургамал жил бүр фотосинтезийн дүнд 450 тэрбум тонн гаруй органик бодисыг нийлэгжүүлдэг. За 150-аас 200 тонны нь бол далай тэнгисээс авдаг ногоон ургамал. Бидний одоо сүүлийн жилүүд иддэг болсон ургамал бол юу гэдэг вэ? Далайн байцаа гэдэг. Байнгын өдөр тутамдаа хоолндоо хэрэглэдэг. Энийг бол одоо тэр уснаас гаргаж авч идэж байгаа шүү дээ. Далайн шүр байна тий. Гоёл чимэглэлтэд зориулж хэрэглэж байдаг. Гэх мэтчлэнгээр хуурай газар ба усны ногоон ургамал бол одоо бусад бүх амьд биесийг тэтгэгч гол органик бодис байдаг байна. За синтезлэгдсэн нэгдлийг анхны органикцсан нэгдэл задлах урвал юм аа. Энэ нь ногоон биш ургамлын үр дүнд явагддаг нийлэгжих нэгдэл, нийлэгжиж задрах нэгдэл.
За энэ урвалын үр дүнд бол ногоон биш урвалын үр дүн юм байна. Альва бодисын шинэ тэжээлийн бодисыг бий болгох нөхцөлийг бүрдүүлж байдаг юм. За тэгээд фотосинтез явуулдаггүй зүгээр нийлэгжих процессыг явуулаад шинэ тэжээлийн бодисыг үйлдвэрлэж байгаа ногоон биш ургамлууд бол бас хоол хүнс амьдрал ахуйдаас. За. Тэгэхээр хүнс аж ахуйдаа ашиглахдаа бид нар юунд ашигладаг вэ гэж. Каучук эрзэнэ материал хийхэд ашиглаж байна. Нэхэмлийн материал хийхэд ашиглаж байна. Цаас, будаг, тэсрэх бодис, цавууд, авирхай, эфирийн тос, эм, антибиотик, витамин, уурга, өөх тос. За нүүрс бас мэдээж какоин, тамхи, цай гэх мэтчлэн маш олон төрөл зүйлийг амьдрал ахуйдаа хэрэглэхээс гадна бусад амьтны тэжээл болгон ашигладаг байх нэ. За өнөөдрийн эхний хичээл маань бол ургамал судлал юуг судалдаг вэ? Ургамал судлалын судлах зүйл нь юу вэ? Ургамал судлалыг яаж судалдаг вэ? Ургамал судлал хизээ яаж үүсэж ирсэн бэ? Ургамал бидний амьдралд ямар ач холбогдолтой вэ гэдэг талаар үзлээ. За ингээд анхаарал тавьсан та нартай баярлалаа.